Шинжлэлийн засгийн газар маань байгуулагдаад яг жил гаруй хугацаанд ажиллачлаа. Тавьсан 3 зорилтоо дандаа санаж явах ёстой. Иргэдийн ахуй амжиргааг дээшлэх, хэл ахуйл авилгал хүн сурталтаа тэмцэх бүтээн байгуулалтын ажлыг бодитоогоор хийх гэсэн ийм 3 том зорилттой. За энэний хүрээнд бас бид нэлээд олон зүйлүүдийг нэг жилийн хугацаанд бас мундахгүй олон ажлуудыг хийсэн, тайлангаач тавьсан байгаа. За тэгвэл бид өнөөдөр хийсэн юмдаа сэтгэл амраад назгаарч болохгүй. Ард түмний ахуй амьдралд өшөө нэмэр болох үз. Хэл ахуйл авилгал хүн сурталд өөрснөө очиод бас орооцолчихгүй байх. За бүтээн байгуулалтынхаа ажлыг өшөө шамдуулж, өшөө яарвшруулж хийх гээд олон зорилтууд бидний хүлээж байна. Дээр нь төсвийн хууль хэлцэгдэж байгаатай холбоотой бид нарт элтэр би төрийн нарийн бичгийн дарганы бүгдийг цуглуулад хэлсэн байгаа. Яавал яаман дээр, яавал наад салбар дээр төсөв мөнгө хэмнэж болохоор байна вэ? Энэ чиглэлээр ажил гэсэн. Өчигдөр манай цогтойчор даргуулан цуглуулсан уулзсан байна лээ. Бас олигтой юм хийгдээгүй байна лээ дээ. Тийм учраас одоо бид нар ерөнхийдөө засгийн газар гэдэг үг хэлэхгүй шүү. Одоо тодорхой албан тушаалтнуудтай бид нар тулж ажиллахгүй болохгүй байна. Нэг жилийн хугацаанд ерөнхийдөө энэ Монгол гэдэг айл нэг гэр дотор байх ёстой юмнууд нь байдаг газараа нэг хувцсан шкаф авдар хоёр нэг холилждаггүй нэг маягийн боллоо л да. За тэгтэл авдар дотор ч юм бол төмөн янз юм цохиж явна л да. Тэр нь яам гэсэн үг юм байгаа. Тэр яам маань одоо иргэдийг яаж хүлээж авч уулзсан санал бодлын сонсдгийг, яаж бодлогынхаа бичиг баримтыг боловсруулдгийг, бичиг баримт нь хэний гараас гараад яаж дамжаад хаана очиад яаж бүртгэгддгийг гээд стандарт тогтоох үйл ажиллагаагаа яамн дотроо сайжруулах гээд бидний бас хүлээсэн төмөн асуудлууд байна. Нэг жил ажиллаад хийгээд дуусчихдаг ажил гэж байхгүй. Харин нэлээд олон ажил цаашаагаа өрнөх тийм их суурийг бол бид нар тавьчихсан байна. Тэгвэл яг нэг жилийн хугацаанд манай яамдууд агентлагууд ялангуяа манай засгийн газрын гишүүд бол бас их чармаалт гаргаж ажилласан. Яг л үннийг хэлэхэд бол хагас бүтэн сайнгүй бас зүтгэл ажилласан. Тэгтэл ингэж ажиллаж байхад бас л болохгүй байгаа зүйл түн бумаараа улам өндарч гарч ирж байгаа шүү. За сайн хийгдсэн ажлууд байгаа. Манай засгийн газрын гишүүдийн, төрийн нарийн, бичгийн дарга нарын за агентлагийн удирдлагуудын гээд одоо сайнаар хийж байгаа, хэрэгжүүлж байгаа, хийж байгаа ажил бол зөндөө бий. Энэ сайн муу юугаар нь тогтоод ихээр бид нар сайн муугаа тогтоодог арга нь ч өөр байсан юм байлээ. Өмнө нь бол төтөн хууль батлуулсан тэгсэн ингэсэн манай яамныхын салхинд гарсан гэдэг нэг тийм яриа тэрнийгээ сайн ажил гэж ойлгодсон шүү. Тийм биш ээ. Шинжлэлийн засгийн газрын сайн ажил гэдэг бол хичнээн иргэнд тулгарсан асуудлыг шийдсэн, хүн сурталыг яаж багасгасан гэдгээр л хэмжигдэнэ. Тэгэхээр дахиад нөгөө 3 зорилттой өдөр бүхэн сана. Нөгөө нэг тангад улс гэдэг юм байдаг гэдгийг сануулжээ гэдэг шиг өглөө өөх манай төрийн албан хаагч нар за бид нар ямар зорилготой ажиллаж байгаа вэ? Ард түмний ахуй амжиргааг дээшлүүлэх гэж байгаа. Хэл ахуйл авилгаас би ангид байх ёстой ш. Хүн суртал гаргаж болохгүй ш. 3 дахь нь юу юм? Бүтээн байгуулалт. Энэ 3-ыг бол өглөө өөхөн санаж сэрж босч ирч явах учиртай. Энэ 3 чиглэлээр сайн ажиллаж байгаа газрууд байгаа. За нэгдүгээр жишээ би хэлье гэж бодож байна. Ард түмнийхээ ахуй амжиргааг дээшлүүлэх чиглэлээр ихлээр бензинийн одоо жил бүхэн өсдөг, өчнөө олон төгрөгөөр нэмэгддэг хүнд байсан. Энэнийг дагаад бүх юмны өсдөг байсныг бол харьцангуй бол тогтвортой болгож чадлаа. Энэнийг бол манай газрын тосны агентлаг Өлзий бүрэн дарга, за манай яам, ган хоёрыг сайд, төрийн нарийн бичгийн дарга жигжид нар одоо эдний хариуцсан ажил. Яа сайжруулв? Оросын нэг компаниас авдаг байсныг нэлээд олон компаниас авдаг боллоо, Солонгосоос авдаг боллоо. Сая Хятад улсад айлчлалын хүрээнд 10,000 тонныг авдаг байсныг 35-аас 45,000-ыг авдаг болгоод гэрээ хэлэлцээр хийгээд ирж байна. Гадагшаа явж байгаа айлчлалч гэсэн юм үр дүнтэй байх хэрэгтэй. Түүнээс очиж гадны улсыг үзэж гайхчихад ирнэ гэсэн үг биш. Тэгэхээр энэ ажлыг бол манай хийж байгаа юм аа. За барилгын асуудал дээр уг нь бол манай баяр сайхан сайд за тэрний хариуцсан хүмүүс гайгүй ажилласан. Үхрийн сүүлэн дээр худлага 1 сар цементийн үнийг бол алдсан байгаа. Уг нь бол
Өмнө өмнөх жилүүтэй харьцуулахад 230 мянган төгрөгийн үнэтэй байсан юм 140-50 мянган төгрөгийн бол овоо сайн 5 сар ажилласан. Тэгэл ингээл юмаа дуустал нь хийлдэ. 6 сар тийсээд ажиллах хэвээр юмыг сүүлийн 1 сард нь алдаал тэгээд цементийн өслөө янз бүрийн асуудал үүсгэхэд тэр нь тэгээд далим ашиг хонжоо хайсан энэ шинжил өөрчлөлтийг эсэргүүцсэн би одоо энэ төрийн байгууллагын нэг тэрнийг яриа гэж байгаа. Шинжил өөрчлөлтийг эсэргүүцсэн яавал тэнд нэг юмных нь 5 төгрөгөөр нэмэгдүүлчих гэсэн бас тийм хүмүүс их ажиллах юм а дундуур. Эн чинь бол бас л их тэмцэлтэй хийж их л одоо нэр барж үзэж энийг барьж явж ш. За тэр нүүрсний үнийг тогтвортой асуудал тогтвортой ч байх бүр одоо 100 мянган төгрөгөөр одоо багасгах энэ асуудлыг бол өнгөрсөн жил шийдсэн энэ жил сайн шийдэж байгаа. За тэрнийг яг гардаж хийж байгаа хүн нь бол ерөнхий сайдын зөвлөх ахлах зөвлөх ганц их юм байгаа. За тэд нар маань энэ ажлыг сайн хийж байгаа. Сая 11 дээр бид нар 10 сарын 3-ны өдөр нээсэн штэ. Нодон жил 11 сарын 4-ний өдөр нээжсэн. Сарын өмнө энэ жил нүүрснийг хямдханаар хүрэх ажлыг эхлүүллээ. Тэгээ сая ингээ бид нар нэг сарын хугацаанд ажилласан чинь та нар өнгөрсөн жилээс арай өөр ажиллаад байна. Зарим хороон дээр цөөхөн цаг ажиллуулж гин гэдэг. Өнгөрсөн өчигдөр өдрөөс эхлээд бүх хороон дээр хуучин хэмжээнд нь хүртэл цагийн тоог нэмэгдүүллээ. 110 гаруй цаг дээр нүүрсээ борлуулдаг. Энийг эхлүүллээ. Ер нь бол бид нар энэ жил эхлээд 50 хэдэн цаг дээр эхэлсэн. Тэгэхээр энэ бүхнийг болж байгаа эсхийг чинь хэлээд байдаг хүн хэн бэ гэхээр бидний хяналт шалгалтын групп мөрөөс ажиллаад байгаа юм байхгүй. Манай хард иргэд бол 11 рүү хэлээл тэгээд бид нар бол тэндээс нь дохио сигнал аваад алдаа дутагдлаа засаад ажиллаж байгаа. Тэгэхээр би энэ сайн хийж байгаа яам гэдэг дээр сая хэлчихлээ. Яам тамгын газар тэгээд агентлагууд одоо ингэ хийж байгаа шүү. Бас боломж юм хийгээд байгаа шүү. Махан дээр бол манай зол жаргал төрийн нэрийн бичгийн дарга нодон жил их чармаа чардаж ажилласан. Өвдөн бол 100% биш. Тэгтээ нэг 70-80% бол ажилласан. Ямар буруу ойлголт яваад байна гэхээр юмны махны тэр тодорхой хэмжээгээр өссөн үл өссөн. Тэгтээ хуучин нэг өндөр өсчихсэнийг бодоход бол бууруулж чадсан. Тэгтээ бид нар санаа амарч болохгүй юм байлээ дээ. Одоо бид нар бол зөндөө олон асуудал бидний хүлээж байна. Манай ард иргэдээ авах хэмжээгээ дээшлээгүй байна. Тэтгэврийнхэн маань дандаа зээлтэй байж байна. Би одоо сүүлийн олон судалгаа гаргаж үзлээ. Тэтгэврийн хүмүүсийн зээл их байна. Цалингаас цалингийнхаа зээлийг авчгаа цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэд маш их олон байна. Тэгэхээр миний саяны хэлээд байгаа юмнууд бүх юмыг ялцал болгоцсон гэсэн үг биш. Тэгвэл шинжлэлийн засгийн газар ийм зорилтыг тавиад энэнийхээ хүрээнд бол ажиллаад явж байна. Өшөө цаашаа хийх юм биднэрт бол их байна гэдгийг хэлж байгаа. Хоёр дахь нь бол хээл ахуул авилгал. Хээл ахуул авилгалаас ангид байх ёстой. Хүмүүсийн дунд амд амцын яриа байна. Амд амцын яриагаар үг хийх ёсгүй. Тэгтээ манай засгийн энэ яам тамгын газрын хүмүүс бол үйлчлэгээ хурдан болгох ёстой. Хээл ахуул авилга хүн суртлаас ангид байх ёстой шүү. Энийг сар бүхэн үйл зөвхөндөө хэлж явах ёстой. Бид нар энийг лоозон болгож хаяагүй. Бид нар бол жишээлх юм бол түүц машиныг яах гэж бий болгосон ихтлэр иргэдэд хүнд суртал учруулад байгаа тэр үйлчилгээнүүдийг хүнд сурталгүй болгоё гэд ингээд түүц машиныг ажиллуулсан. 17 ширхэг түүц машиныг Улаанбаатар хотод ажиллуулсан. Өнөөдрийн байдлаар түүц машинд 48 мянган иргэн хандаад 56 мянган бичиг баримт тэндээс гаргаад авчиад байна. Энэ бол амжилт байхгүй богино хугацаанд хийсэн. Маш их амжилттай ажиллаж байна. Одоо дараа нь бид нар энэ үйлчлэгээ хөдөө хүргэмээр байна. Одоо 28 ширхэг машин ирж байгаа. Түүц машин 28 ширхэг машиныг бид нар баг хангаа налаа 2 дээр нэгийг тавина. Тэгээд бусдыг нь бол аймгийн төвүүд дээр тавина. Энэ 11 сард багтаагаад ашиглалтанд оруулаараа гэж бид нар шахаж байгаа. Тэгэхээр 12 сарын 1 гэхэд манай аймгийн иргэд түүц машиныг ашиглаад одоо хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний тодорхойлолт, за тэгээд эд хөрөнгийн бүтгэлгээд маш олон зүйлийг бол түүц машинаас авах боломжтой болж байгаа. Ингээд төрийн хүнд суртал арилгахгүй байгаа. Өчнөө байгаа. Ялангуяа одоо сүүлийн үед 11 төв бусад газар хийж байгаас энэ яам хамгийн газар чинь хүнд сурталтай байна л гэж. Тэгэхээр цогтойчор дарга одоо засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд дараагаар ажиллаж эхэлж байгаа. Одоо цогтойчор дарга энэ ажлаа авч сайн хиймээр байна. Тэр төрийн нарийнуудтайгаа ажилламаар байна. Энэ яамдын үйлчилгээ олон нийтэд хүрж байгаа ямыг өшөө сайжруулмаар байна. Бичиг баримт түрүү чи миний хэлдэг шиг олон юм бол янзалмаар байна.
За шаардлагатай бол би уулзаж болж байна. Би үгнийг уулзсан байна. Та одоо энэ ажлыг гардаж хийгээд тэгээ сарын энэ 3 хээ дээр бол энийг бол хэлж явах хэрэгтэй. За ингээд сайн юм чинь би хэлчихлээ. Энэ чиглэлээр бол юм хийж байна. Эхний хоёр юм. Бүтээн байгуулалтын чиглэлээр ч хэлсэн бас чамлахаар чангатга гайгүй юмнууд хийгдэж байна. Тэгтэл 100% бас юм байхгүй. Энэ жил бид нар жишээлбэл бол 6 аймгийн замыг Улаанбаатар хоттой хатуу хөчлөлттэй замаар холбоё гэдээ ингээл ярьсан. За эндээс 3 4 нь бол орж ийн. Цаана 2 3 нь бол орохгүй байна. Тэгэхээр эх 7 хоногт нэгд өдөр бол өгн бүтээн байгуулалтын цаг байсан Чингис хааны төрсөн өдөр амралтын өдөр болчихж байгаа. Тэрний дараа бид нар ярий. Одоо яг Дорнот аймгийг холбоход хатуу хөчлөлттэй замаар холбоход яг бүх 70 болсон юм уу? 70 болсон бол хэдэн метр хатуу хөчлөлт дутуун бэ гэдэг энэ бүх мэдээллийг олон нийтэд гаргаарай гэсэн. Энэ дээр зам тээврийн яамных нь хин Батцаа дарга төрийн нарийн бичгийн дарга онцгой анхаарал тавьж ажиллаж засгийн газарт иргэдээс нуух юм байхгүй шүү дээ. Хийж чадаагүй юм чадаагүй л гэж шийдэл. Яагаад чадаагүй дээр харин дүн шинжилгээ хийгээд дахиж тийм алдаа гаргахгүй байхаар бид нар ажиллах хэрэгтэй. Ер нь арга хэмжээ ч гэсэн бид нар зарим юм дээр бол хариуцлага тооцож арга хэмжээ авч явахгүй бол болохгүй байна. За би ингээд сайн юмнуудыг хэлсэн одоо нөгөө ээлжид одоо жаахан таарах юмнууд руугаа бас орохгүй бол болохгүй нэ. За нэгдүгээрт бол нэг тааруу юм байгаа. Тэр бол манай төрийн нарийн бичгийн дарга нараас 1 жил ажиллахад одоо эхний хүн бол арга хэмжээнд орж байгаа. Тэр нь бол боловсрол шинжилх ухааны төрийн нарийн бичгийн дарга Булга Эрдэнэд бол засгийн газрын хурлаар оруулж арга хэмжээ авсан байгаа. Сайд төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн албан хаагч нарал үлгэрлэхгүй юм болоод хин одоо төрийн алба гэдэг чинь тэгэл за энэ нэг нь ингэж яадаг, нэг нь нөгөөдөгтэйгээ хуцуул гэж л байдаг, нэг нь нөгөөдөгтэй гар хурцл байдаг. Ийм алба биш шүү дээ. Энгийн иргэд бидний чинь базар мундаг хүмүүс байгааг хараа сууж байгаа. Тийм учраас алдаа дутагдал гаргаж байгаа ийм юмтай засгийн газар ерөөсөө эвлэрэхгүй шүү. Янз бүрийн үнийг та нар бултуулаад булзааруулаад өнгөрнө гэж байгаа бол тийм юм бас байхгүй шүү. Тэгэхээр бид нар бол энэ дээр бол арга хэмжээ авч байгаа. Энийг бол дахин анхааруулад хэлчихье. Энэ төрийн нарийн бичгийн дарганыг би бас согтоочны даргад хэлж гин өчигдөр цуглуулсан хагас нэрээгүй юм ярьж гин. Гэхдээ байн цуглуулад ээж хэрэггүй л дээ. Би нэг 7 хоногт нэг тийм цагтаа болоод аль алиндээ төвөгч хэрэгдлэгөө хуваарьт нь орцсон. Тэгээд нэг юм хамтарч ажилладаг механизм гаргачихвал яасан бэ гэж. За засгийн газрын хэрэглэх газар дээр хуучин нэгэн үйл явдлын дарга танаа нэрчих урт юм байлаа. За хэл хяналт шалгалт үнэлгээ дотоод аудит гэдэг нэг ийм газар байгаа. Дарга нь энэ оюун засаг дарга. Эднийхийг бид нар арай нэг өөрөөр болгож байгаа. Энд чинь Монгол улсын засгийн газар байна да. 11 болоод янз бүрийн байдлаар бид нарт болж бүтэхгүй байгаа юмны тухай мэдээлэл хийрхий. Тэгвэл бид нар ирсэн мэдээлэл бүрийн хойноос хөөцөлдөггүй давтагдаад байгаа. Үнэхээр олон талын сувгаар тийм байгаа гэдэг нь бол яригдаад байгаа. Тийм зүйл рүү бол манай энэ оюун засаг даргын толгойлж байгаа энэ газар бол явж хяналт шалгалт хийж байгаа шүү. Хэдэн жил дэнзэн дарга байхдаа нэлээд хяналт шалгалтууд хийсэн. Тэгээ хяналт шалгалтанд их дургуун байлаа. Бүр давхар хяналт. Тэгтээ бид нар тэр хяналт шалгалт хийгээд байдаг газруудын хяналт шалгалтыг бид дахиж хийхгүй. Бид нар тэдний ажлыг бол хийхгүй. Тэгтээ хяналт шалгалтын хяналт шалгалтыг бол засгийн газар хийнэ. Хийсэн хяналт шалгалтаар юу хэлэрснийг та нар мэдж байгаа шүү дээ. Маш олон агентлагууд бол маш их хэмжээний мөнгийг гадаадд өгдөг. Байрны дэвшлэг гэж өрдөг. Зарим одоо төрийн банкны нөхдүүд бол ямар ч хүндэслэлгүйгээр ашигтай ажилласан гэж хэлээд мөнгө хувааж авсан гişшээ. Тэгэхээр энэ бол мөнгөтэй яригдаад өнгөрчихөж байгаа зүйл биш шүү. Ийм юмн дээр бол манай хяналт шалгалт бол цаашдаа ажиллана. Зөвхөн Улаанбаатарт биш, аймагуудад ажиллаж байгаа шүү. Аймагуудаас ирсэн санал хүсэлтийн дагуу сумдад одоо сумдад хүртэл одоо өчнөө маргаан. За энэ нөхөр маань одоо сумын хөгжлийн санд ирсэн 200 сая төгрөгийг ерөөсөө ингээд танил талдаа өгөөд өөрийнх нь намайг хүмүүст өгчээд байх юм аа. Тиймэрхүү юмд 11 хэрэгжилж байгаа. Тэгэхээр бид нар 11 дээр ирж байгаа. Энэ яамттай ирж байхад би засгийн газрын хурал дээр сайд нарт бол анхааруулсан байгаа. 11 гэдэг төвд бол сая 1 жилийн хойно болсон нээснээс хойш. Тэр үеэр хамгийн сайн хариулт өгдөг яамд агентлагуудыг бид нар тодруулж үзэхэд хамгийн сайн хариулт өгдөг яам бол
боловсон шинжилгээний яам юм байл. 11 төвд хариулт өгдөг. Бүртгэлийн газар юм байл. Хамгийн муу хоёр газар тодорсон шүү дээ. Нэг нь цагдаагийн ерөнхий газар. Баахан асуудал ирдэг юм байна л дээ. Тэнд хариулт өгдөг. Нөгөөх нь одоо үүдгүүлээ цахилгаан түн шилжин хүчний яам гэдэг юм. Тэр яс яам биш юм. Одоо энэ Улаанбаатартай холбоотой дулаан цахилгаан гэсэн тэр асуудал юм байлээ. Тэр л бас олигтой хариулт өгдөггүй. Ийм хоёр юм бол хамгийн муугар тодорсон. Нөгөө хоёр газар нь хамгийн сайнаар тодорсон юм шүү дээ. Тийм учраас би төрийн нарийн бичгийн дарга нар сайд нар бол ямар 11 асуудал руу бүгд рүү оролттой биш. Тэгтээ би сайд нартаас хэлсэн. Ерөнхий сайдын ажлын алба бол 2 дахь 4 дахь өглөө дандаа 11-д ерөнхий сайд руу хандсан юм. Нэг хүчлэг үздэг юм аа. Та нар ч гэсэн нэг хүчлэг үзээд наадуулаа хариуцлагажүүл гэсэн байна. Тийм учраас та бүхэн энэ дээр бас сайн ажиллаарай гэж хэлье. За ийм одоо бас алдаа дутагдлууд байна. Одоо энэ нэг яамтай холбоотой хүн сурталын юм их яригдэж байна. Зөвхөн дарга одоо энэ дээр үнэхээр өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Иргэдэд хандаж байгаа хандлага нь хөшөө хойрог байна. Бичиг цаасанд өгж байгаа хариулт алга байна. Зарим бичиг цаас бол авчлууд хар бие рүү хийсэн юм шиг буцаж ирэхгүй тэр чигтээ алгуулж байна. Буцаа хоцроож байна. Бичиг цаасны боловсруулалтын байдал муу байна. Сайн намайг хятад улсад ажиллахад би бас очиод нөгөө ярих юм ярьсан чинь манай төсөөч хүчний яам бол бичиг цаас муу хийж л шүү. Зүүн хойд Азийн эрчим хүчний одоо асуудал төвөгтэй байгаа сэтгэл загнууж гэж юм бичиж байгаа. Тэр биднэрт ямар хамаа Монголынхаа ямиг ярих хэрэгтэй шүү дээ. Юу ярих хамаагүй байна. Одоо бол хариуцлагатай ярина шүү дээ. Яагаад гэвэл нэг жилийн хугацаанд хуучин төрийн албан дээр богссон янз бүрийн өөрчлөлт шинэ хүмүүс тавигдсан байна. Тэгээ нэг жилийн хугацаанд за одоо яах вэ? Шинэ хүмүүс байна. Сурхан сураг дадхан дадаг гэж одоо нэг жилийн хугацаанд харсан. Одоо бол энэ чадаж ийм үү гэдгээр л бол юм асуудалд бол бид нар ханднаа. Түүнээс биш одоо дахиад сургадаа, өшөө сураад авах гэдэг ийм юм бол байхгүй шүү гэдэг та бүхэнд хэлье. За хоёр хэсэг дарахта хяналт техник бид нар бас өрөөндөө хүлээж авч сонссон их олон төрлийн юм ярьсан. Би тэр бүгдийг нь бол хэлээд бас хэрэггүй төсөв хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохион байгуулалтын доголдол, яамдын хүн суртал гэдэг маш олон юм байна. Энийг хин цогтойч дарга дээр цуглуулаад та нар энийг ярих хэрэгтэй. Одоо энэ их урт юм чинь хэлээд яах вэ гэж бодоод байгаа юм шүү дээ. За ийм зүйлийг би товчлоод хэлье. Одоо ойрын үед биднэрт юу тулгарч байгаа вэ гэж 11 сар гэдэг бол 12 сар гэдэг бол биднэрт бас хийх ажил нэлээ их сайн. Ялангуяа одоо энэ 11 сарын эхний 15 гэхэд бол манай төсөв батлагдах учиртай шинэ оны төсөв. Сая бол төсвийнхаа тодтолтын нэг юм батллаа. 15 оны төсөв бол үнэхээр нөгөө дундлын нөхдүүд баахан мөнгөний нэмээ бичсэн учраас маш хүнд төсөв байгаа. Хүнд төсвийг бид нар одоо авилгацсан гэж хэлсэн чинь одоо тэрнийг тойрч баахан ярьлаа. Ярьж авилгацсан гэдгийг ойлголцох шиг боллоо. Тэр нь бол 200 саяар босох ёстой юм бол 4 жил яваад 2 тэрбумаар босохгүй байгааг л хэлээд байгаа ш. Авилгацсан гэдэг чинь. Тэрний цаана хэн байгаа? Би чулуухан хэлий. Зураг зохиож байгаа нөхдүүд. Зургийг дагуулад төсөв зохиож байгаа нөхдүүд. Тендер шалгараад ажил авсан нөхдүүд. Тендер шалгаруулад ажил өгсөн нөхдүүд. Нэг тийм олон хүн хайгаад байх юм байхгүй. Ийм нөхдүүдийн гараар орж 200 сая төгрөг 2 тэрбум бүтлээ өсөж байна. Энэ дээр ямар нэгэн ус төржөөд адын намарчсан юм билэг маргаад байх юм ерөөсөй байхгүй. Энэ бол хэмбэргаан засаг барьжаас хамаарахгүйгээр явдаг байсан хуучин тогтцоог бид нар халах тухай ярьж байгаа. Тэрнийг бол талдалдаа ойлголцоо. Одоо энийг шинжлэе, энийг өөрчлөе. Энэ хуучин тогтолцоогоор явах юм бол бид нар шинээр босгодог объект байхгүй. Яах юм бэ? 200 саяар босч ирсэн бол бас цаана байгаа тэрүүн гаруй төгрөгөөр чи бид нар олон объект бас байхгүй шүү дээ бүгдийг наа. 64 төгрөгөөр 10 байшин барьдаг, 20 байшин барьдаг байсан чи одоо ерөөс 2 байшин барьна гэж. За одоо энэтэй холбоотойгоор бид нар яасан гэхээр тагнуулын ерөнхий газрын баригдаж байгаа байшинг бид нар бол нэмж барихгүй гэж үзсэн. Нэгдүгээрт өндөр өртөгтэй 23 төгрөгийн өртөгтэй. Нэг агентлагийн байшин 23 төгрөгөөр босгох гэж байна. Ард түмний ахуй амжиргааг олигтой дээшлүүлж чадаагүй байхад 23 төгрөгөөр бид нар байшин барьж яадгийг. Хоёрдугаарт захын хажууд аваачиж тагнуулын ерөнхий газрын байшинг бариад эхэлсэн. Байршил бол үндсээрээ буруу. Гуравдугаарт одоо байгаа талбайнаас нь өчнөөнийг хумслаа жижиг болгоцсон.
Ийм байшин бариад тэнд тэр тагнуул ороод ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Бүх нөхцөл ажлын нөхцөл нь хангагдахгүй. Дөрөвдүгээр нүүлгийг шилжүүлнэ гэх юм бол маш их хэмжээний одоо нөгөө тоног төхөөрөмжийн сүлжээмэлж олон юмнаас эхлээд өчнөө зардал гарна. Тэмээн дээр ямааны гарлага гарна. Тийм учраас бид нар бол тагнуулын ерөнхий газрын байшин одоо цаашаа гүйцэж барихгүй. Энийг яах юм? Тэгээ яах юм? Дутуу хоёрын хооронд 10 гаруй тэрбум төгрөг хийгээд одоо энэ дуудлага худалдаагаар оруулаад зарна. Яамдын төрийн нэрийн бичгийн дарганд хэлсэн ш та нар бас ийм юм ялгаад ирээ. Ер нь бол энэ төрийн байшингууд барихаа одоо полит. Энийг зогсооё. Манай засгийн газар ихлэ зогсооё. Тэгэл янз бүрийн байдлаар тийм жижиг юм яриад нэг салбарын ашиг сонирхол яриад байшин барих гэж тавхиад. Одоо манай шинжлэлийн засгийн газар байшин төрийн байшин барьж байгаа нэртэй мундаг юм барьж байгаа нэртэйгээр төсвийн хөрөнгийг авилгачдад өгдгийг зогсооё. Яг л ийм юм бол хатуу хэлье. Зарим юмыг би бол заримдаа хатуу хэлждэг. Хатуу хэлэхээр одоо их эсэргүүцлийг хэрдэг юм байлаа. Ирсэн ч яах вэ? Тэгтэл энэ бол ард түмний хөрөнгийг бол ийм хэрэгтэй хэрэггүй юм хэдэн хүнийг кармаар руу хийдэг юм руу бол огт өгөхгүй шүү л гэж бодож байна. Цогтойчны дараа дахиад маргааш ахсаад засгийн газрын хурлыг хийнэдэг. Нэгдэхэд амарч хоёр дахь цуглуулаад уулз. Би өөрөө оролцсон. Төрийн нэрийн бичгийн дарга нар дахиад суу наадах дээр юу хэмнэж болж байгаа. Тэр байтугай би төрийн нэрийн бичгийн даргаыг цуглуулад хуучин хараа манай сангийн яам намайг байхад тэнд багтаад байсан. Одоо та нар өчнөө олон давхруулчаад багтахгүй маа. Наадахаа дахиад нэг үзээтгэж гисэн. Гэтэ ганцхан сангийн яам биш. Бусад яамдаг ч гэсэн. Яавал бид нар төсөв хөрөнгийг хэмнэж болохоор байна. Яавал нэг өрөөндөө ингээ багталцаа сууж болохоор байна. Хэд хэдэн байшин чөлөөлмөр байна. Хувийн хөвсөлт гаргаж худалдмаар байна. Тэндээс орж ирсэн мөнгөөр нэг сургууль нэмчмээр байна. Нэг цэцэрлэг нэмчмээр байна. Ийм асуудлаар одоо юмд хандаад өгөөч. Энэ шинжилгээ өөрчлөлт гэдэг чинь нэг хэлээд юм уу нэг жил бол хэлээд бол хэрэгждэг юм байна шүү гэдэг та бүхэн дахиад хэлье. За энэ сайн бэлэг дараа намайг засгийн газрын хуралдаанаар оруулж хэлцүүлээд хойшлуулсан дахин оруулах шаардлагатай асуудлуудыг сануул гэж байна. За энэ бол явж байгаа. Бид нар засгийн газрын хурлаас түүхийн асуудал гаргахгүй тул түүхийн асуудлыг бол хойшлуулдаг. Зарим яамны асуудал 6 удаа бүтсэн байгаа шүү. Тэгэхээр наад асуудлынхаа боловсруулалтыг сайжруул. Агаас мод төлөвлөлт хийгээд оруулаад ирдэг юм. 1 метр куб мод ямар үнэтэй гэхээр тэр яамны нөхөр мэддгүй юм. Тэг чи тийм байж юу? Ямар ч амьдрал байхгүй. Амьдралаас тасарсан. Тэнд одоо хард иргэд 1 метр куб төлөө хэдэн төгрөг хөдөлж байгааг мэдэхгүй мөртлөө энэ мөнгийг төд болгох нь зүйтэй гэж орж ирдэг байна. Ийм амьдралаар тасарсан юмнаас салцгаа. Өчигдөр үеийн бас нэг яамны хэдэн хүнтэй суулаа. Бид нар нэр өндөө амьдралаас тасарчаад байна. Хогны асуудал ярьж байгаа. Бас л амьдралаас тасрах юм биш. Хөө бол хог юм аа. Аюултай хог юм аа. Яндангийн хөө. Гэхдээ 180 мянган айл Улаанбаатарт амьдарч штэ. Чи тэгээ наадах яаж шийдэх юм бэ? Тэр учраас энэ яамнаас оруулж ирж байгаа тэр 6 буцаад байгаа асуудал шиг асуудлууд яг буцаад байгаа гэхээр ийм энгийн асуултанд хариулж чаддаггүй. Асуудлыг засгийн газарт оруулахдаа энэ асуудал дараа нь иргэнд яаж очиж тусах уу гэдгийг ерөөсөд тооцдоггүй. Зөвхөн л нэг юмыг төдөө нэмэгдүүлнэ. Төд дахин болгоно, өд дахин болгоно. Өчигдөр хэлбэрийг 66 дахин нэмэгдүүлнэ гэж оруулж ирсэн учраас бид нар бүтэн 6 сар хэлсэн. Гэхдээ яахаараа 66 дахин бэ? Ингээд бол өчнөө ажиллаж сая нэг янзлаа. За харин манай хайрын орчны яамд дээр нэг юм их сайнаар хийгдэж байгаа. Тэрнийгээ гүйцэж хийгээрээ оюун сайд Батбол дарга ойн цэвэрлэгээний тухай асуудал. Монгол улсад 64 сая метр куб мод зүгээр ой дотор чи хөглөр хэвтэж байна. Би унчихсан модны тухай ярьж. Сайн хийсэн байл. Одоо манай байгаль орчны яамынхан манай хин дэд сайд нэж. Одоо ажил болоо наадах бити яриа суугаад. Модны хэрэглээ жилдээ 600 мянга. 600 мянгаар ингээ шахацгаар үнэ өсчт юм. Яг хэрэглэдэг хэрэгцээ бол 2 сая. Ой дотор хэвтэж байгаа унсан модоо түргээд түлхэхэд 20 жил түлхэх мод хэвтэж шин. Гэхдээ энийг хийдгүү, сэтгэдгүү, ярьдгүү. Тэгсэн мөртлөө үнийн нэмнэ гэж нэг хичээн ярьд. Тэгээ манай харин байгаль орчны яамын дээр их сайн тооцоо гаргасан байлаа. Манай байгаль орчны тэр баяр сайхан дарагтаа байнгын хорооч хэсэг сайн ажилласан байлаа. Ингээд нөгөө засгийн газрын гол зорилт иргэдийн авах амжиргааг дээшлүүлэх. Энэ юм руугаа л явах хэрэгтэй.
Ийм асуудлуудыг та бүхэн анхаараарай. Би тэгээд одоо товчллаа. Сардаа нэг 30 минут л уулзаад байгаа л да манай 3 хээ. Тэгтээ сар бүхэн уулзаад байгаа. Дээр нь бас бид нар 7 хоног бүхэн засгийн газрын хурал хийж байна. Албан бусаар би одоо яамныхантайгаа маш их ажиллаж байгаа. Мэргэжлүүд хүртэл орж ирэл асуудлаа танилцуулдаг нэлээд олон ажиллаж байгаа. Сайн юмнууд байна. Дандаа муучилж болохгүй. Дэвшил байна уу? Байна. Ахиц байна уу? Байна. Хүмүүсийн нүдэнд нэг жаахан гордлог байна уу? Байна. Тэгтээ унтрахад амархан байна шүү. Яагаад унтрахад амархан байна вэ гэхээр бид өөрснөө өшөө хичээж ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт болж байгаа юм чинь болохгүй гэж харагдуулдаг маш тийм олон арга хэрэгслүүд байдаг юм байна. Тэгтээ хүний муулаад яах вэ? Өөрсдөө хичээ, яам тамгийн газраа наад ороход өөрөө танхим, гаднаас орж ирэхэд эргэлдөө харддаг харц олон юм өөрчилж ажиллаа. Хоёр дахь жил бол биднээс хоёр дахин илүү ачаал шаардсан шүү. Салан задгаа өшөө амар хэлбэр байдалтай явна гэж бол бодолтгүй. Тийм учраас өшөө хэдүүлээ хичээ зүтгэж ажиллана. Нэг 4 жил чардагаад ажиллахад бол Монгол орны нүүр царай их өөрчлөгдөн. Манай хүмүүсийн нүдэнд байгаа тэр гунгийн харц бол их өөр болно. Маргаашд итгэл нэмэгдэнэ. Төр засагтаа итгэл нэмэгдэнэ. Монголын төр засагт итгэл шалан дээр л унтсан байгаа шүү дээ. Дандаа нэг тийм хээл авал авдаг авилгач нь гарч ирэнгүүтээ өөрснийхөө ахуй амжиргааг дээшлэхийн тулд ажилтдаг хүмүүсийн цуглуулга гэдэг бүр ингэж ойлгоцсон. Олон жил тогтцсон. Олон жил тэрний баталгаажуулсан. Ийм үнийг нэг жилийн дотор бид нэр өөрчилж чадахгүй. Тэгвэл манай энэ төрлийн албан хаагчид бүгдээрээ энийг ойлгоод энэний төлөө ажиллахад бол бид нар бас богинохон хугацаанд энийг бол өөрчилж чаднаа гэдэг та бүхэнд хэлье. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Одоо нэмж хэлэхэр хүн байна уу? За зөвхөн